спортын сайдад хүлээлт өглөө. Салбарын өнөөгийн байдлыг тодруулсан энэ судалгааг сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн түшиглэн хийж гүйцэтгэжээ. Судалгаагаар үндсэн хоёр чиглэлд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон байна. Үүнд шинжлэх ухааны салбартаар шууд агуулгаар холбогддог 40 гаруй хуульд дүн шинжилгээ хийжээ. Мөн эрдэмтэд эрдэм шинжилгээний ажилтан, удирдах болон гүйцэтгэх ажилтны төлөөлөл 100 гаруй хүнийг сонгоовч урьдчилан боловсруулсан санал асуулгаар салбарын шийдэх асуудлыг юу гэж үзэж байгааг тодруулж шинжээчийн үнэлгээ хийлгэжээ. Сайдын ерөнхийдөө захиалсан зорилго нь бол бие салбартаа энэ салбарын ямар хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгохын, ямар тогтоол шийдвэрүүд гаргахын, гарсан тогтоол шийдвэрээ юуг нь эргэж харахын, хэрэгжилтэнд нь саад болоод байгаа журам шийдвэрүүд нь хаана байна? Тэрний ямар заалтууд нь амьдрал дээр очиж гацаад эсвэл амьдралд хэрэгжихгүй, эсвэл одоо зүгээр бодит ажил саад болоод байна гэсэн ийм юмнуудаа олж харах зорилго тавьсан гэж бидэнд хэлсэн байгаа. Тэгээ тэрийг аль болох тусгуулах хэмжээний мэдээлэл хэвлэлт гэж өнөөдөр хүлээлгэж өглөө дээ. Боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдад хүлээлгэ өгч байгаа шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ тайланг дэлгэрэнгүй болон хураангуй хэлбэрээр бэлтгэсэн байна. Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны салбарын бодлого эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ салбарын бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой мэдээлэл болсон гэж судалгааны баг үзэж байна. Одоо багтаамжаар наваад үзэх юм бол зүгээр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны технологийн салбарын энэ материаллык бааз, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинжлэх шаардлага бол энэ 27 жилд бий болчих. Өөрөөр хэлбэл жигдэг сайн эрдэмтэд бол хангалттай, цалин хангамжтай, оюуны хөдөлгөөн хангалттай хэмжээнд үнэлэгддэг төвшөнд хүрээд ирэх юм бол шинжлэх ухааны салбар ерөнхийдөө хөгжих бололцоо байна гэсэн ийм суурь дүгнэлт харагдаж байгаа. Судалгааны багт шинжлэх ухааны академийн философи хүрээлэнгийн хууль эрх зүй, улс төр социологийн мэргэжлийн судлаачид, улсын хурлын дэргэдэх болон боловсрол соёлын шинжлэх ухааны спорт яамны судалгааны нэгжийн төлөөлөл Ихтэй сургуулиудын багш профессорууд ажилласан байна. Судалгааны төслийн багийг академич Чулуунбаатар, доктор Батмүх нар удирдаж, академич Нарангэрэл судалгааны багийн зөвлөхөөр ажиллажээ.